Өнөөдөр хүйдлэн одог дээрээс мэдчилж байна. За ард харах юм бол Монголын хамгийн шилдэг гэсэн морьт харваачууд цугласан байна. Цаана бол ингээд нийтдээ энэ талаар дүүрэн ингээд хүмүн адуу цуглажээ гэж. Өнөөдөр бол дэлхийн адууны баярын өдөр. Монголд анх удаага тэмдэглэж байгаа. Тэгээд түмэн адууны цугларалт болж байна. Түмэн морьтны цугларалт болж байна. Түм гэдэг чинь мянган дэд гэхдээ 10,000 нийлээд нэг түм штэ 10,000. Тэгэхээр 10,000 морьтон цугласан байна. Одоогийн байдлаар 11,000 цугласан байгаа гэж надад хэлж байна. Тэгээд манай морьт харвааныхан маань 2 дугаар мянгатын урд алхах юм байна. Тэгээд цог гой мордцгой доо. Нэг бол мөр үлждэг үстэй. Хуучнаа. Тэгнэ энэ өчөө сууч. Өг давьяа. Унаад л байгаа. Морьтой лсэн да. А тэр чи AI. За сайхан наад чинь. Яачаад миний хүнийг мордоод яач хөдөлгөөд гэж. Миний л ч гадуугал юм. Зүгээр. Ай. Гой тэмгүй. Нөө гэмнэ татдаг шинэ шитэй юм. Намдрын татдаг 41. 41 гэдэг юм. За. Яа хоёул өнөдөр гоё явчихад ирээ. За. Сайхан номхон юм шиг. Тийм би. Харцнаас гоё зүйл. Ямар ч малыг ихтэй. Тэгж басч болохгүй те. Цогтол зөөлөө. Сэмэх. Зя гарлаа. Түмэн адуу маань тэнд цуглцсан. Өстой. Зүгээр ингээд гэлтэнчт юм байна уу? Бужигчт юм байна. Үнэхээр тэгтээ монголчууд ингээд моргүүгээр энэ том талыг одоо яаж туулах юм бэ те? Ингээд ерөөсөө яг энэ газар нутагт амьдардаг хүмүүсийн онцлог нь ерөөсөө энэ морьтойгоо амьныг. Энэ байхгүй л амьдрал баг. За хөдлөе доо. Энэ хараа, энэ бүксэн үгүй яах гээд. Сүн араатай дрифт хийдэг морь вэ те? Хажуу талаараа ингэж явж байгаа шүү дээ. Чин заах энэ нэг ингэж сууж явдаг ямар стил вэ? Нуруугаан. Ингэж юу? Хоёр хөдөлгөөн амраач нэг юм. Нэг бүксэн дээрээ тавиа, нөгөө бүксэн дээрээ тавиа явчих те. Энийг гойныхаа яг ардтай тавьчих. Тэгээд сул махтай шин. Тийм байна. Тэгээ нөгөө талтай болохоор ингэж ёо сайхан юм шүү дээ. Масаж шиг л орж шүү. Яа ингэж ийм их адууны урд те. Чингис хаан ингээд зогсцсон ингээд анхныхаа дайныг хийх гэж ингээд бодлоо. Монголын хилийн манаа зогсдог цэргүүд, морьтон цэргүүд хойно байна. Энд цагдаагийнхан байна. Тэ янз юм байна, хараг гоё харагдаж байна. Янз хараг. Сайн байцгаана уу? Сайхан надж гин үү? Шилбэний хамгаалттай юм байна. Сайн байна уу? Би нэг влог хийж яваа. Тагаа өөрийнхөө зуутын талаар нэг гоё мэдээлэл өгөөч. Шинэ хил хамгаалалт байгуулагчаас хил хамгаалалт морьтыг бол хил хамгаалалт байгуулалт үүссэн цагаас л ашиглаж ирсэн. Ашиглаж ирсэн тэ. Тэгээд бас энэ Монгол адууны өдрийг тохиолдуулаад манай хил хамгаалалт байгууллагаас нийт ангиудынхаа морьтоос бүгдийн татаа авч. Зүг. Тэгэхээр ч хаа болоос явж ирсэн морьдууд ах нь шүү дээ. Янз. Бүгдийн тээвэрлэж энэ нэрнэс таа. Танаа шилбэний хамгаалтаас үнэхээр онцгойж ирсэн тастаа. За баяр үргээ бүгд хүн. Сайхан нацгаж байна уу? Баавартай юу энэ монголчууд нэр юу? Тээвэр ирсэн одоо манай машин шүү дээ. Сайн байцгаана уу? Сайхан нацгаж байна уу? За энэ болохоор юуны анги байна? Журам цэрэг. Журам цэрэг үү те? Хүй, Монголын цэрэг дотор чинь журам цэрэг гэж бус тустай анги үү юм уу? Морьтон цэргүүдийн. Яг ямар албатай хүмүүс байд юм бэ? Ямар ажил хийдэг хүмүүс байд? 230 төгрөг. Морь 900 гэдэг. Одоо тэгэхээр эн чинь ямар нэгэн дайнд ажин болох юм бол морьт цэрэг бэлэн л юм биш те? Морь цэрэг араас юм морь хангалтаар. Хідүүлээ үү одоо нийт хэдэн морьт цэрэг байдаг Монголд? Морь цэрэгтэй ангир зөвшөлтөж ганцхан Монгол ганц. Монгол ганцхан байд юу? Дэлхийд үү? Тийм, төрийн торгон сүрэг нэг тогны нэг шарга морьдаг адуу. Үүч. Алайс. За энэ юуны анги вэ? Ардын журам цэрэг юм шиг. Ардын журам цэрэг. Ардын журам цэрэг үү? Хүү энэ монголчууд чи юу вэ чинь?
ийм юм байд юм уу? Тийм журамт цэрэг, мөрт цэрэг гэдрэг байдаг гэж юусэн мэдээгүй шүү дээ Монголд. За энд бас нэг баахан хүмүүс байна да. За энд бол ерөөсөө ингээд яг л 13 дугаар зууныхаа үеэр л явж байна. Ямар цагаан олон мооло байхгүй зөгцөө яваад шүү дээ. Энэ далаа исаа. Энэ шин бэ? Сав уучрах уу? Сав уучрах шүүх юм. Сайнад юу вэ? Түүн влог хийгээд явж байна да. Баяр сайхан уу? Баяр сайхан наад чинь уу? Сайхан наад. Сайхан зүсч байна уу та? За хамт баг хийнэ. За. Төгөөдө дарлаа. Таны камер хаана вэ? Энэ нүдэн шилдэж шүү дээ. Оо тийм үү? Шүү дээ. Оо. Хоёул бараа сайн мөрөн дээр гардан байлаа гэж тийм үү? Яа чи ингээд татхад бас игүүл юм байна. Нүдэн шүү дээ. Оо яа. Цуутууд нь хаашаа байна? Би одоо нэг цуут авах. Манай зууд хаана байна гэдэг. Физикли идэж үргэж өгч яасаар. Оо. Нэг цуут тийм үү? За чи хөдөлгөөнд ороод өгсөн шүү. За сайхан надараа. За энэ богдын зуут. За тэр урд өстэй эвгүй зуут явна да. За манай мөрт хараач тэнд байгаа юм байна шүү дээ. За зүүн талаар бол мөрт харваачтай байна. За энд богдын цэргүүд. За энэ өстой гой далбаа явж байна да. Энэ юуны далбаа вэ? Услаарай. Услаарай хөө. Энэ юуны далбаа вэ? Ха? Сумынхаа аль сумын? Хэн гоёороо байна да. За энэ нэг аймагаас төлөөлж ирсэн юм уу? Гэтэ ямар гоё ижсэн юм бэ те? Дэрмэл барьчих. Тийм байна те. За. Ойролцоо төлөөлж. Энэ чи ойрлохоосоор харахгүй шээ чи яаж хэлхий? Зогсоод гэх юм уу? Юу гэх юм? За. Энэ одоо юу вэ гэж. За. Бро энэ ямар цэргүүд байгаа энэ? 13 дугаар зууных юм уу? Их Монгол улсын цэргүүд. Мөрөг ёо мөрөг та хэд бол. Мөргий зүгээр аа. За, Түмэн адууны баярыг зохион байгуулж байгаа манай нараах. Баяр үргэ. За, аимшигтай юм зохион байгууллаа. Таны сэтгэл хэрэг байна. Хөл газар хүрхгүй юм уу? Ер нь бол хөл газар хүрхээч бидэхгүй явж байна. Завгүй. Сүүлийн хэд хоног онцсон уу? Нэг сар ер нь 18 цаг хийж байгаа шүү дээ. Яа. Хамгийн гол нь чинь нэг парад nejлээ шүү дээ. Тийм байна. Нөгөө хоёроо эдсэн машин нөгөө бодлого нөгөө аваарс Бүгд юм ярьж байгаа. бүгд явж байгаа. Тэгээд ингэсэн. Одоо энэ үйл явдал шүү дээ. Нэг юм хэлье заяа. За. Хүүхэн үйл явдлын үднэс манжид эзлэгчнээс хойш Монгол төр анхудаа төрийн тэргүүн Түмэн мөрдөн аслаад явж байгаа анхны хөлч. Хөөе, ерөнхийдөө урд ахлаа явах юм. Юу гэж дээ. Цагаан сүд өөрөө явна, ерөнхийд ч өөрөө явна. За, чи юу юм болох юм байна дөө те? За, зогшоо өцш. За, стоп. Ой. Чи яа чин хүл хадцсан аач. За, стоп. Ой. Чи яа чин хүл хадцсан аач. Стоп. Энэ стоп муухай мориш. Стоп муухай морин. Уяа зулчлаасаа моринд. За, тэгээд дараа энэ Монголын ингээ ийм гоё юм зохион байгуулж байгаа олон тэл хүмүүс чи айгүй ингээ. Бүгдээрээ ингээл гоё юм хийчихье. Монгол өв соёлоос сэргээчихье. Хүмүүстэй нөлөөлчихье, сэргээ мандуулчихье, сэхэрүүлчихье гэсэн хүмүүс үүд энэ даа. Хайл хавгачр ахч байна. Нараа ахч байна, манай Чинзо ахч байна. Манай мөрт харвааныхан байна. Энэ нөхрийг хараа энэ хөлн гипстэй дууж байгаа шүү дээ. Ойга гипстэй хөлтэй яваа мó да. Ста дайч юу юм бэ? За мөрт харвааныхан миний ард байна. Наадмын нэг төрөл дуудахгүй орох хэвээр төрөл Монголд одоо бол ерөөсөө сур харваал байгаа. Чин монголчууд эртнээсээ морь харваагаар наадамдаа бас үздэг байсан бүх баримтууд ардын хувьсгалын үед ч гэсэн бүр ингээ бичгээр үлдсэн байгаа. Энэ нь бол заавал орох хэвээр. Яста мэдх юм алгаагүй. За сайн байна уу болдох. Сайхан наад ч нү сайхан зусч гэнэ үү? Сайхан. Та Чингис хаан шиг л байна штэ. Мөр тарваа өдөө. Дохио хэлж байгааг сонсолтоо. Хамгийн ард өвч. Араас нь хоёроо дэг ивдээд. Тэгээ. Юу ацхан? Сайхан наад ч нү та ямар мэдрэмж авч байна? Гоё нөө. Янз юм байна уу? Энэ хаанах вэ? Мөр тарваа. Ингээд дуусч юу? Сэмэнэ жагаха. Таны сэтгэлээр би танаас нэг сэтгэл авч идэх үү? Сайхан байна. Сайхан байна уу? Ярих юм аа. Огсож гинөө та огсож байна. Та анх Чингис хаан хамтгийг хэдэн онд байгуулж илаа? 1989. 89. Чингис хаан дууга 83 онд биччихлээ. 83 он. Тэр үед ч одоо хаалттай байсан нийгэмчтэй тий.
Хамаа намаагүй Чингис хаан гэж ярьж болохгүй. Тэгэхээр Чингис хаан гэж нэр өгнө чи айгүй зөрөгтэй байсан байх нэ. Иргэний зориг. Иргэний зөрөг. Алтур хавтай гэдгээр мэдүүлэх гэж хамтрууд үнэнч бодхон сануулах гэж Монгол is Чингисийн бадрууд Мартагаа нартагаа мөнх тэнгэртэйгэн хорвоо ин хасиг тоо сүмбидээ Сайн чи өстэй амирын болд юм байна. Финчэнээс эхлээд бүр одоо тэр хүртэл бараг зах нь харагдахгүй хүйдлээ уудгийн тал тэр чигтээ зөвхөн морин цуваагаар дүүрчээд байна. Энд ердөө 11,000 морьтой ирсэн байгаа 11,000. Тэр чин их Монгол улсын үед хамгийн оргил үедээ бид нар 100,000 морьц хэрэгтэй байсан. Эннээс дахиад 10 дахь хийх гэж бодохоор эн чин ямар ч улс руу давхиад ороход бол битгэхгүй өстой шээс алтгаар юм байна. Одоо чи ингээ сайхан шуран хайлаад, дуртын дуу дуулаад, хөмөйлөөд харьхаа явуучих юм бол энэ ч юм уу алаа ичих юм байна. Яалчгүй хэдэн сар жил ингэж бүгд бүтэн Евразийг ийм их морин цэрэг ингэж гаталж явхад бол угаасаа дундуур нь ингээд харж байгаа те үзэж байгаа хүн бол зөвхөн сонирн болохоор байгаа хөөхгүй. Энэ чигийн зохион байгуулалт руу ороод ирэхээс үнэхээр нарийн юм байна. Яг эмх цэгцтэй явна гэдэг бол. Гэтэ мэдээж одоо энэ чинь 1920-ад оны үеийн те хамгийн сүүлд бид нар хизээ ийм морь цэрэгтэй ийм дайн хийсэн байгаа. Тэрнээс хойш бараг 100 орчим жил болсон байна. Энэ хугацаанд бараг анх удаага бид нар ийм их морьт хүмүүс цуглуулж, морьтонгууд цуглуулж ийм зохион байгуулалтанд орж, арвтын системд орж явж байгаа бах. Тэгээ энүүгээрээ бид нар бас буцаагаад нэг мартагдсан нэг ийм ой санамж маань сэргээдэж штэ өгдөөдсөн юм аа. Энэ бол өстой солиотой. Тэгээ янзын юм болд юм байна. Тэгээ хамгийн гоё нь аймаг болгоноос те. Цагдаагийн хүчнийхөө ингээ бүгдээрээ гоё зохион байгуулалтанд ороо. Дээрээс нь ингээ морьтон уяачаад бүгдээрээ ингээ туслаж байна. Тэгээ ирэхээр өстой янз юм. Тэгээ дотор нь айгүй их залуучууд байна. Ер нь бас хөдөө нутагт чинь ингээд нөгөө залуу хүмүүс байхгүй болцсон эдэр гэдээсэн чинь бол морь унж байгаа маш олон залуучууд байна. А тэгээ нэг л юм ихтэй үнэхээр ойлголоо. 100-ын дарга, 1000-ын дарга, хүмтийн дарга гэдэг бол яг зурхан амар зохион байгуулалтай хэрэгтэй. Одоо ийм үеч нөгөө цагаан хоолой гэж байхгүй шүү дээ. Хоолоогоор зүгээр нэг л команд өгнө гэсэн үг шүү дээ. Том ташууртай байд юм уу те ташуураа өргөлөө. Зогс гээл тэгэхэд хойдлын ойлгож байгаа үстэй те 1000 зогсно гэсэн үг шүү дээ. Энэ наадмыг бол өстой нэрээ үнэхээр жилийн жил зохион байгуулаасаа те яванда бүр 100,000 морьтон цуглуулсан. Тэгээ Монгол улсын тухайн үеийнхээ ерөнхийлөгч нь хэн бэ те тэр хүн сайхан яг ингээд дагуулаа явуулсан. Contemelo, hey. Ute papa ute, ute papa ute, ute papa ute, ute ute papa ute, ute papa ute, ute papa ute, ute papa ute, ute ute papa ute. За Төмөн одооны баярт ороод дууслаа. Сая гал руугаа дахиад хүрээд ирлээ. Тэгээ энэ наадам бол миний хувьд бол өстой урд хожид тэмдэглэж үзэж байгаагүй маш гоё наадам байлаа. Тэгээд ерөнхийдөө бодохоор энэ Төв Азийн хавтгай талбар дээр энэ амьдардаг хүмүүс ч ахлахад яаж энэ талыг барах вэ те? Энэ нэг морь гэдэг молор эртний ячаар л бид энэ талыг л туулж барж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ амтангүүгээр угаасаа монголчуудын өв соёлыг төсөөлөхгүй. Эдэртэйгээ бид ойрхон байх нь бол угаасаа бидний хийх ёстой зүйл. 13,000 морьтонгууд хамтдаа гоё жагссан. Тасархай зүйл боллоо. Дараагийн жилээс бүр гоё зохион байгуулалтанд ороод те магадгүй яг ерөнхийлөгчийнхөө өргөөг тойрж бүгд зогсож байгаа. Ерөнхийлөгч нь гарч ирж үг хэлээд бүгд 13,000-уулаа хураалж мураалаад бүрстэ тасархай төвшөнд очих байх гэж найдаж чинь дараа жилээс. Тэгээд хүйдлээ удаг бол угаасаа наадам хийхээр л тохирсон газар юм. Ерөөсөө стадион бол биш юм байна. Миний бодлоор бол. Тэр стадион, тэр хот, тэр тэнд сур харваа марваа үгүй. Ерөөс ийш ирсэн хамаагүй дэр юм. Чи ингээ байгалийн салхитай те. Чөтө салхитай байхад бас салхиа тооцоолж харуулна юм те. Энэ хээр тал газар чинь. Тэгээд зэв нүүлгэх гэж бас нэг төрөл байгаа те. Тэр шиг зэв нүүлгэж болно. Тал газар чинь бид нэр морьт харваа хийж болно. Морио уралдуулж болно. Ингээд төмөн морины жигсаал ирээдүйдээ энэ ч одоо 10 төм морьтны жигсаал болохыг бид нар үгүйсэхгүй. 100,000 морьтой хүмүүс нэг дор цуглахад бид нар те. Эзэн Жингисийн үед ямар байсныг ер нь мэдэрнэ шүү дээ тэр хүмүүс. Ийм байсан юм. Тэгээд бүгдээрэнд нь сайхан наадсан бах гэж найдаж байна. Дараа жил бүгдээрээ сайхан наадаараа энэ видео ороход наадсан маань дууссан байх баг. Даад энэ тэнгэрийг харлаа дараа. Дээш харахаар ямар өнгө харагдаж байна.
2хан өнгөл байгаа шүү дээ. Цэнхэр цагаан. Сүүн цагаан сэтгэлтэй хөх бүх тэнгэрийн ард түмэн гэж. Би өөр юу хэлэх вэ? Гайхалтай.